бөмбөгийн хаан тасах. Хөл бөмбөгийн жинхэнэ өрсөлдөөн эхлэх цаг боллоо. Хөл бөмбөг тоглож чаддаг бол хүрээ дээр. Талхны мухлаг хөл бөмбөгийн баг. Нэг хоёр. Шоко. Сүү бас гашилжчихсан юм уу? Юу хийгээд байгаа юм бэ? Талхны Монголын хотын хөл бөмбөгийн баг шалгаруулалт явуулж байгаа. Сүү ормоор байна гинэ. Хөл бөмбөгөө? Сүү хөл бөмбөг тоглох юм уу? Ноён талхаа өглөөний мэнд. Сүү чи хөөрхөн мөрөөдөлтэй юм аа. Шалгаруултнаас өмнө чамд ганц хоёр юм зааж өгье. Хөөх, ноён талхаа та хөл бөмбөг сайн тоглодог юм уу? Олон жилийн өмнө манай багаас намайг л харах гэж очдөг байлаа. Хөөх, цааш нь яриад өгөөч. Хэдий өмнөх амьдрал минь тодорхой. Дасгалжуулагч миний мундаг чадварыг харсан ч намайг өөрийнхөө минь тоглуулаагүй. Үндэсний шигшээ тоглолт болж байлаа. Би тэдний төлөө тоглоно гэдээ амлажсан байсан юм. Манайх 10 оноогоор хожигдож байлаа. Багийнхан буугаад өгчихсөн. Ёс суртахууныг ч мартсан байлаа. Гэхдээ намайг талбайд гарангууд байдал эргэнэ гэдгийг бүгд мэдэж байлаа. Эсрэг бага байжуулах бүх бохор аргыг хэрэгэлсэн. Гэхдээ тэд миний хаанч хөрөхгүй. Эртэл авсан ч гэсэн багийнхныхаа урмыг хугалж болохгүй гэдгийг мэдэж байлаа. Би буцаад талбай руу гарсан. Би чадсан. Эсрэг багийг ганцхан онооны зөрүүтэйгээр ялж чадсан юм. Энийг л тэмцээн гэдэг юм. Ялахын төлөө байга бүх хүчээ шавхах хэрэгтэй байдаг. Гайхалтай юм ирхмэ. Үнэхээр шүү. Хөл бөмбөг яаж мундаг тоглохыг заагаад өгөөч тэхүү. Сүү, спортоор хичээлэх нь зүгээр нэг тэмцээнд орох биш. Байга бүхнээ зориулах нь чухал. Би дасгалжуулагч байгаа цагт чи сайн тоглож байна. Тийм ээ ноён талхаа. Би сурахад бэлэн. Өнөөдөр энэ хоёр яагаад оройтод байна? Юу болоод байна? Дойг байгаа үз таалагдж байна уу? Жинхэнэ хөл бөмбөгийн тоглогч дасгалжуулагч ингэж харагддаг юм. Нэг юм байна. Сүү чамд хүрэх хангалттай их мөнгө. Чимээгүй Шоко. Мөнгийг олохоос өмнө үрдэх юм штэ. Сайн хувц сэргэлэлгүй бол яаж сайн тоглогч болох юм? Гол! Тийм ээ. Айлв сонсъё. Ялсан юм шиг орил. Тийм ээ. Мундаг. Энэ бол ялалтын бүжиг. Сүү зөвхөн гол оруулбал ингэж бүжиглэнэ. Тэмцээний бэлтгэлээ хийхгүй мө? Өшөглөөд дамжуулаад. Шоко. Спортын ертөнцийг мэддэггүй чинь энэ байхгүй юу? Ялалтын бүжиг бол гол тулгуурна. Тийм ээ. Шоко тэмцээ үзэж байгаагүй. Би тэр шиг ойлгохгүй л дээ. Сүү, одоо тэмцээнд ялчхаад намайг тэврэх бэлтгэлээ хийцгээе. За. Гүйцэ. Миний талбайгаас яв. Яагаад бүгдээрээ ийм муу юм бэ? Ганц ч сайн тоглож олдохгүй юм. Наад чи хөл бөмбөгийн шин загварыг хувцсан. Энэ агаар шарагч Жордны цөөн тоогоор гарсан загвар. Бас Дэвид Бекмийн хөлстэй толгой болтов. Тэд чи шилдэгүүд уучраа мэддэг хүмүүс. Би ер нь энд юу хийж байгаа юм бол? Та хоёр хөл бөмбөгийн шалгаруулалтанд орох гэсэн юм уу? Таачглаа. Гэхдээ шалгалт бараг шаардлагагүй те. Шалгаруулалтаа яг одоо эхэлнэ. За айлв. Эхлээд зүгээр дамжуулаарай. Суу, хичээгэр бахархлын минь төрүүлэх. За ирхмэ. За тоглоцгоё. Энэс боо юм гэж юу ах вэ? Чи бас тоглож чаддгүй байлгүй. Юмыг зөв хийгээвэл өөрөө хийж бай. Тэр чинь яах вэ? Зүгээр л бөмбөгөө дамжуулаад. За яах вэ? Санууллаа шүү. Би дажгүй сайн тоглодог.
Эчин үгүй байлгүй дээ. Шонхрын өшөглөлт. Домогт шонхрын өшгөлөлт үний юм байна. Аа! Яха! Хөх. Миний нэм гараг ингээд өнгөрлөө. Гүйцэ, болий. Ахиж хязээж хөл бөмбөг заахгүй. Хой хадагтай. Наана бага бөмбөгөө дамжуулаад гаач тэхүү. Чи домогт галын наадам өшгөлөлтийг мэддэг юм уу? Ой, энэ хугацаанд хаа нуугдаж байсан бэ? Талхны мухлаг хөл бөмбөгийн баг чам шиг мэрэгэн буудаж хэрэгтэй байна. Манай багт орох талаар бодож үзээрэй. Үндэснэ лигт тоглож ч магадгүй. Явж анкетаа бүртгүүл. Тэгээд шууд бэлтгэлээ эхлэе. Цалин хэд юм? Зүгээр л гайхамшиг. Сүү, би чамд Японы багийн эсрэг тоглоод хожсноо ярьсан байлгүй. Үгүй ээ. Гэхдээ сайн тоглосон гэдэгт итгэлтэй байна. Яг зөв. Амьдралдаа чам шиг ийм мундаг тоглогчийг харж байсангүй. Хямрал. Том битэлтэй. Гэтэ том биенээс цаашгүй. Эдгээр жинхэнэ хүчгэж юу гэдгийг харуулъя. Бие жаахан халаан. Одоо энийг харж бай. Чи зүгээр нөөцөө. Очлоо найзаа. Хор туухай чинь хүнд штэ. Байна уу юм чи? Энд нэг бяцарсан талх байна. Би уусчлоо. Оо, ноён талх яагаад оройдод байгаа юм бол? Тийм ээ. Ноён талха та яагаа вэ? Хэт их хүчтэйгээс болоод гараа хуучглаа. Эсэмэнд байгаа л боллоо доо. Зайлшгүй юм асуусан доочлаарай. Гэхдээ хэн үс засах юм? Усуу. Сүү чи засчихоо. Би юу? Санаа зовлтгүй. Би чамайг гараараа сайн чиглүүлээд өгнө. Мэдхгүй. Яаж хоолоо идэх гэж байгаа юм бэ? Чамайг надад туслана байхаа гэж тооцоолж байлаа. Юу? Эсвэл зүгээр л өлсөд өгчих. Өшөөрэ үсээ засуулах гэсэн. Тав тамарил. Миний чадварлаг шав сүү өнөөдөр чамд үйлчлэнэ. Ноён талха би сайн байж чадах болов. Битгий санаа зовоо. Зөөлөн талах юу ядах юм бэ? Зүгээр миний цааврыг даг. Би юу хийж байгаагаа үнэхээр мэдэхгүй байна. Ямар үс чин 3 инч кремнээс эхэлж байсан юм бэ? Эхлээд яг 2.5 инчээр шүрших ёстой шүү дээ. За. Үзээлдэг нэг 45 градусын өнцгөр тавих ёстой. За ноён талха. Дөнгөж нэг инчийн зайтай байх ёстой. Наа шоколадны үрмгээр хачин хийгээд байна. Номдог сахарыг тэнгэрээс бууж угаа тасан хэрэг шиг цацаач. Улаан буут юм. Уурандаа шаргадах. Би хөлөөрөө хийсэн чамаас дээр юм байна. Зан гэж хийчихээ. Энийг л эстет гэдэг юм штэ. Сайхан хооллоорой. Шоко хаачих нь вэ? Гүн намайг хооллохгүй юм уу? Юу? Би гараа хөдлөж чадахгүй шүү дээ. Шоко надад туслал та. Оо. Шоко? За. Махыг ширхгийнх нь эсрэг зүсэх ёстойг мэддгүй юм уу? Тэр ямар хамаатай? Яаж ч зүссэн хотод руучлаар нь штэ. Ямар хамаатай юм бэ гэсэн үү? Зүсэлтээс нь шалтгаална. Би хөлөөрөө чамаас илүү зүсэх юм байна. Яагаад ганцхан мах өгöd байгаа юм бэ? Ногоо бас идмээр байна штэ. Бат хоол дургуг минь мэдсээр байж. Гот хайвшраа.
Энэ бүр дасчихлаа шүү. Баязар. Энэ хоёр хаач вэ? Сүү, шоко, тоглохоо болоод гараад ирээ. Ганцаараа минь орчихжээ. Гараач өргөж чадахгүй байхад яаж хаяад явдаг байна? Ноён талхнаас олж би хайцгандаа живж байгаа юм шиг л болчихлоо. Голдуу сайн санаж хэлдэгч. Тэрээс хэтэрлээ. Гэхдээ гайгүй болов. Гараа хөдлөж чадахгүй штэ. Ноён талхыг мэдэн штэ. Шарагчанд хийсэн ч амьд гарна. За хойё. Цагаа эдний караоке орцгоё. Амттан болгож энэ усан үзмийг идэмээр байх. Өөрөө идэх гээд оролдоод үзэхээстэй. Ямар ичмээр юм бэ? Би усан үзмэнд ялагдахаас татгалзаж байна. Төрөглөрөө би сохор болцоотой. Шин төрхтэй болмоор байна. Чаддагсан бол тусалмаар байна. Яхмээ даанч гар болтгүй. Йоо, тэгвэл яах гэж үсчний газар ажилладаг юм бэ? Эндээс явах юм зүгээр. Эхлээд би хаягдсан, дараа нь хашгичууллаа. Тэр хоёр хааччихва. Би хөлөөрөө хийсэн чамаас дээр юм байна. Би хөлөөрөө чамаас илүү зүсэх юм байна. Хөлөөрөө хийсэн ч би илүү гэж арай л хатуудуулчихвуу та. Баяцаараа хөлөөрөө гинэ, тийм ээ. Хөлөө ашиглаж болох юм байна. Талх байгаа бүх их сурвалжаан ашигладаг. Тиймээс хөлөө ашигладаг хэрэгэ. Тавтамаар. Цаг авалгүй уулчлуулж болох уу? Болоогүй яах вэ? Нааш ирээд суухгүй юу? Хөөе, юу болоод байна? Санаа зовлтгүй. Энэ миний тусгай арга барил байгаа юм. Тоглож байгаа байлгүй дээ. Бараг болчихлоо. Та үнэхээр чадварлаг юм а. Хөлөөрөө зарчихлаа гэж юу? Ямар ч үс чинь над шиг ингэж чадсан шүү дээ. Хартаа үнэхээр засчихлаа. Амьдралдаа ийм гоё үсний засалт харж байсангүй. Ээж, би бас хөлөөр засуулмаар байна. Ноён. Оливия Фиг Ньютон Джонсны дуу шиг дууч байхгүй маа. Тийм ээ. Гэхдээ л ноён талх бодогдоод болохгүй байна. Ноён талах зөв зүгээр байгаа. Ой, энийг харсан уу? Тийм ээ, шууган тарж байгаа. Хүн болгон харсан. Хөлөөрөө ус засч байнгээ төсөөлөд үзтээ. Юу гэнэ? Шоко, тэр ноён талх байна. Сүү, хурд үсчний газар руу явцгаая. Хүлээж аваарай. Ямар гайхалтай юм бэ? Яг одоо би ноён талхны хөлөөрөө ус засаж байгаа газарт ирээд байна. Охин гахалтай чадварыг харцгаая. Тийм аа. Засчлаа. Энэ зөвхөн мөрөдлөө хөлөөрөө биелүүллээ. Ингэж чаддаг гэж мэдэн байна. Санаа зовох хэрэггүй гэж хэлсэн үстэй. Одоо би өөрсдөө санаа зовж байна. Үсээ засуулмаар байна. Та хоёр яагаад танаас үгүй зогсоод байгаа? Сүү, яваад зорсон шоколад аваад ир. Шоко, утас өөрөө хариулахгүй шүү дээ. Мэдлээ их мэ. За. Мундаг юм ба. Ноён талха
асууж болох уу? Юу хийгээд байгаа вэ? Харахгүй байна уу? Миний алдарт хөлийн тайралт. Хэлээвч би хөлөөрөө илүү ажиж чадна. Тэнгэр минь хөл ядарчихлаа. Сүү ирээд эндээс бариад. Барьж яах юм бэ? Ноён талхаа гарч идчихсэн гэсэн үг үү? Тийм ээ, айлэрт идэж гисэн. Гэхдээ хөлөөрөө засдаг гэж алдаршсан болохоор гараараа засаагүй юм. Хөөе, супер одод хитэж шүтэн бэхэрчлийн орныг хугалдаггүй. Танайхаа ажиллаж байгаа юу? Тав тайморил. Миний харж байгааг Би харсан уу? харахгүй чадахгүй нэ. Хайвшраад хөлөө сул тав. Харин би хөлөөрөө үсийг чин заснаа. Сарын шилдэг ажилтан. Сүү, Шоко. За очлоо. Бас яасан бэ? Маргааш манайх сарын шилдэг ажилтнаа тодруулах өдөр. Сарын юу гинэ? Үргэлж илүү их хийдэг ажилтан сарын шилдэг ажилтан болгодог юм. Өмнөх саруудад Шоко дандаа тодордог байсан. Надаас өөр ажилтан байгаагүй юм чинь. Битгий сануулад бай. Тиймээс одоо ширүүн өрсөлдөөн болно. Миний хоёр ажилтан өрсөлдөж, ялагч зургаан энд өлгүүлэх эрхэм хүндэт ажилтнаар тодорно. Байц бас болоогүй юм. Сарын шилдэг ажилтан мөн тусгай шагнал авна. Шагналаа. Юу юм бэ ирэх мэ? Тусгай шагнал бол надтай хамт оройн хол идэх. Хөөх! Ямар дог гэж ноён талхтай оройн хоол идэнэ. Хардаа сүү ноён талхтай хамт оройн хоол идэж байна штэ. Ямар мундаг ажилтан бэ? Хэн чин шилдэг гэдэг юм баталгыг тэсэн ядан хүлээж бай. Мэдлээ ирэх мэ. Би явлаа. Баяртай. Өнөөдөр сайхан байлаа ноён талхаа. Болгоомжтой хараарай. Маргааш уулзъя. За. Бас сайхан зүүдлээрээ. За. Маргааш уулзъя гэж хэлсэн байх үү? Чи явахгүй уулзахгүй шүү. Чи үнэхээр сарын шилдэг ажилтан болмоор байгаа мó? Яг тийм. Та ч гэсэн болмоор байгаа үсттэй. Үгүй. Энэс муухай юм гэж байхгүй. Ноён талхтай хамт хооллогчтэй битгий өгөөд сүрэг. Юу? Би зүгээр л ойлгохгүй байна. Би зүгээр л өдөр болгон ажилдаг шигэ айл болох баг хийж байна. Сүү. Чи заавал ялах ёстой шүү. За юу? Ойлгов уу? За, ойлголоо Шоко. Бүх цаг үеийн сарын шилдэг ажилтан болно доо. Өнөөдөр өөрийгөө батлан харуулах өдөр. Ажилдаа хамгийн түрүүнд очноо. Яаж шилдэг ажилтан болох вэ? Нэгдүгээр бүлэг, нэгдүгээр хэсэг. Дарагтайгаа бахархалтайгаар мэндэл. Сайн уу ноён талхаа? Өнөөдөр сайн биз дээ? Чимээгүй байгаач. Сайхан унтаж амарсан уу? Хар үрээр харилаад байх юм аа. Нөгөө хэдийг ирэхээс өмнө өсчний газраа цэвэрлэнэ. Нүдэнд харагдчихлаа. Сайн байна сүү. Үргэлж сарын шилдэг ажилтан болж байгаараа. Тэгнэ. Цэвэрлэгэндээ оръё. 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 Балчлаа. Одоо хогоо гаргаж хайнаа. Дүтүрүү. Сайн байна Шоко. Цэвэрхэн болж гож энэ удаа чи үнэхээр сайн байна. Би цэвэрлээгүй. Сайн ажиллаа. Даруухан загнах хэрэггүй. Чи өнөөдөр хоцорлоо сүү. Шоко чамд ганц хоёр юм зааж өгөг. Ноён талхаа та ойлгохгүй байна штэ. Дуугүй ажилдаа. Гэхдээ хүлээж байл та. Намайг харж байхад нь бүр сайн цэвэрлээ. Тэгвэл надаар бахархан да. 1 2 1 2 1 2 Сайхан юм аа. Таны ажилдаа үнэхээр дуртай болол та. Сүү. Өнөөдөр би чамд үнэлгээ өгөх шаардлагагүй.
Яагаад гэвэл чи мэдээж шилдэг. Ноён талхай. Төгс төлөвлөгөө. Шал бүр халтар болчихож. 1 2 1 2 1 2 1 2. Ой. Тэрвэрчнэ. Сайн харагдахгүй бол муу шүү дээ. Эхмээ та Хүсч гарчиж. Гэхдээ битгий санаа зов. Би арчаад өгье. Хөөх ямар муухай өнөртэй дээ. Яна. Наад ячур байна штэ. Өнөөдөр яагаад миний төвчээрийг бараад байгаа юм? Өөр газар очиж хэрэгтэй юм хий. Сарын шилдэг ажилтан тэгж өлөх харагддаг юм. Ажилдаа шамдаж хальваг нь хуцтайгаар авч үздэг. Чокогоо сайн сурал чимээгүй ажиллаж сур. Сүү эн чинь болохгүй штэ. Юу болоод байгаа юм бэ? Намайг сайн ажилтан болгож харагдуулаад байх юм. Намайг уучлаарай Шоко. Сүү чи пава дээрээ. За, сүүлчийн боломж шүү. Боломж битгий алдаарай. Айлглаа. Очлаа ноён толгой. Кетчуп. Оо, алчихлаа. Байцаарай. Ямар жижиг юм бэ? Энд том байж магадгүй юм. Тийм ээ, миний ялалт. Миний хайртай сүү цаг гаргаж надад энэ том кетчупыг авч ирчээ. Ямар сайн ажилтан бэ? Наашир айлв нададтай хамт тансаг зоогийн газар тооллоорой. За ноён толгой. Хортгооч. Энэ хүүхд чинь яасан удаж байна? Ноён толгой. Таны хийснээр яагаад ирлээ? Жаахан удчихлаа. Яагаад гэвэл тарж байгаа үстэй жаахан. Сайн уу ноён толгой? Сүү! Шоко ноён толгойтой хамт амьдралынхаа хамгийн сайхан мөчийг өнгөрүүлж байгаа бах та. Тэгээд юу болсон гэж санана? Би дахиад л үсчний тэмцээнд төрүүлсэн миний дараалсан 5 ялалт. Жил болгон. Макароны амралт. Чихэр тусан туслаа гоё амттай. Тансаг төдөн бас чихэрлээ. Макарон хамгийн амттай. Макарон. Ямар хөөх юм бэ? Бүх цаг үеийн хамгийн хөөрхөн попот. Ядарчлаа. Жахан дөг хийгээдхий. Тэрээд унтаж байх цаг алгаа. Хорон мөч болгон чинь хуваартай. 2 цагт сурчилгаа, 4 цагт дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн, 6 цагт ярилцлагатаа өнөө өрөө дахиад нэг тоглолттой. Би заавал Тийм ээ. Нэрээ мартснаас. Тасгал нэмлээ. Чамд урам зэрэг дутагдаад байгаа юм чинь. миний төрсөн өдрөөрөө би амарч бардгүй мó. Тэгэхээр би төрсөн өдрөөр чи нэг юм бэлдсэн. Төрсөн өдрийн хүргээ. Төрсөн өдрийн хүрээ хайр макароно. Төрсөн өдрийн хүргээ. Тийм ээ хэлхээ мартчихж төрсөн өдөртөө зариулж өнөөдөр шүтэн бишрэгчтэйгээ уулзна. Юу? 10 цент. Одоо 4,000-ыг цуглуулад энэ сарын түрээсээ төлчихнө. Хөөх! Хөөй! Шүтэн бишрэгч үү? Тийм ээ, би байна, макарон. Дахиад 10 цент. Өнөөдөр би азтай байна шүү. Нэг өдөр 20 цент. Хөөх. Хачи юм аа, намайг танихгүй байна. Чихэр амттай мөн. Үйдэд басан гайдал бас амттай. Нэг удаа би халтраад сүүгээ шалан дээр бүгдийг насгачихсан. Дахиад гайдал жимс байна уу? Тэгвэл аваад хувцсыг өмсүүлээрэй. Сайн уу? Намайг сүү гэдэг. Чамайг ингэдэг үү? Макарон.
Макарон гинэ. Уулзаж байгаагүй юм байна. Чи манай хотод шинээр ирсэн юм уу? Тоглолтоор ирсэн юм л да. Сайн байна. Шинээр ирсэн юм чинь би чамд хотоо танилцуулъя. Явъя. Зөндөө олон хөгжилтэй юм байгаа. За. Хотын хамгийн гоё тоглоомын газар. Зөндөө олон гайхалтай тоглоомтой. Би ерөөсөө ийм газар ирж байгаагүй. Хөөе хардаа. Цогтөг тоглоом. Тоглоод үзтээ. Түрээсээ төлөхөд энэ цэнд надад хэрэгтэй л дээ. Гэхдээ анхны тоглоом чинь нахаар би өгье. Ямар сайхан юм бэ? Толгойн цог. Яг энэ. Тэрийг. Ганц их зохиж чадсангүй штэ. Ямар хэцүү тоглоом бэ? Заримдаа хамгийн уур хүрэгдэг хүнээ бодож чадвал энэ тоглоомд хождгийг. Тийм үү? 4 цаг дараагийн тоглолтын хувцас өмсөж үзэн. Өнөөдөр завгүй. Манай менежер намайг чихэрлэгийг мэдэж болохгүй гэсэн. Энэ дараагүй гэдгийг харуулад өгье л дээ. Асан да яг ширээ. Мачи. Баярлаа. Амттай байна. Хатуу. Манай менежер намайг чихэрлэгийг мэдэж болохгүй гэсэн л дээ. Макароныг чихрэл хийдэг үсттэй. Тэгвэл ядгийн ганцыг хазчихъя. Амттай юм аа. Хөөе, чи сахалтай болчлоо. Би ноён талахгүй, хөгшин бас ууртай. Нийтдээ юм аа. Ноён талах гэж хин. Ноён талах гэж манай дарга хотын хамгийн шилдэг үсчин. Юрбус. Таач намайг алдаа гаргахаар уурладаг, их уурладаг. Ямар этгийг би мэднэ. Чи бас ууртай хөгшин дарахтай юм уу? Заримдаа өөр ажил хийдэг байсан ч болоосаа гэж хүсдэг. Заагаад яв. Чамд харуулах зөндөө юм байна. Бүгдийг хавмаар байна. Ямар хөөрхөн юм бэ? Хөөх, танаа цагтаг ийж бүрдэн. Хөөх, янзтай гоё байна. Тийм үү? Шийдээ тусан гоё амтай. Ансага зүтэн бас чихэрлэг бомбом. Рокет дуулах хамгийн гоё. Хөгжилтэй байлаа. Зургийн бүхийг рүү орцгоё. Тэхүү? Юу гэсэн бэ? Зургийн бүхийг? Чи өөр нь зураг авахулж байгаагүй юм уу? Зургийн бүхий гайхалтай штэ. Би сурталчилгаанд, цоврал кинонд хэдэн сэтгүүлийн сурчлагын тоглосон. Харин зургийн бүхий гэж мэдэхгүй. Тэгвэл ороод үзээ. Явж дурсамж үлдээцгээе. Сая pop шүтэ макарон байсан уу? Юу хийж байгаа юм бол доо? Камерын баг хаан нуугдчих ба. Зүгээр л машин руу хар. Гарлаа. Чи ямар тэрэг харагддаг юм бэ? Үгүй шудраг бус энэ. Ахид ахуулъя. Бүгдээрээ яста гайхалтай гарчээ. Инээдтэй юм аа. Залуухан pop шүтэн болзож байна. Сайхан шүүгэн дэгдэн дээ. Чамд сайхан байсан гэж найдаа. Өнөөдөр янзтай сайхан байлаа. Чиний амьдрал их хөгжилтэй байхаа. Баярлаа. Би өдөр хөгжилтэй байхыг хичээдэг. Чи ч гэсэн тэгдэг үсттэй. Надад үнэхээр хөгжилдөх цаг байдгүй. Менежер сурчлагаатай. их шаргуу хуваараар ажилуулдаг юм. Ажилгүй үедээ бэлтгэл хийдэг. Хурдангуй гэж. Нэрэ тиймдээ дарагдаа загнуулах хизээ сайхан байлаа да. Гэхдээ үйлчлэгчдийнхээ инээж байгааг харахаар загнуусны үр дүн гардаг шүү дээ. Хэдий хэцүү байлаа ч гэсэн хүмүүсийг жаргалтай болгож чадаж байвал би ажилласаа хийжээ гэж бодно. Хөрсөн өдрийн мэнд хүргэе. Миний шүтэн бишрэгчэд жаргалтай байгаа юм шиг санагдсан шүү. Нэрээ өнөөдөр миний төрсөн өдөр. Юу? Нэрээ юу? Байцаарай. Энэ 7 хоногт орой хоолндоо идэх гэж байсан юм. Гэхдээ чи идтээ шоколадтай билүү? Үгүй хэрэггүй. Надад өгч битгий гарзад. Гарц бишээ. Хуваагаад идвэл илүү амттай. Ингээд яаж асаах вүлээ? Макарон, төрсөн өдрийн мэнд хүргэе. Маш их баярлалаа. Манай ус чинь тавтай морил. Залуу минь
Өчигдөр pop шүтээ макаронтой хамт байсан залуу чи юм уу? Макарон pop юу яасан гинэ? Йоо, сонсоогүй юм уу? Макарон одоо дэлхийд шуугаан дэгдэж байгаад. Өчигдрийн зургнуудаа надад өгөх юм бол чамд $10,000 өгье. Аа? $10,000. Тийм ээ. Ийм их мөнгөтэй болчихвол түрээсэндээ санаа зовлох болно шүү дээ. Зургнуудыг холоо дээр гэрт байгаа. Сайн байна. Маргааширч авъя. Тэр зургнууд хайччва. Зургнууд амьдралыг минь өөрчилнө. Тийм ээ. Ах дүүнэр минь санаа зовлох болно. Аав ээж тэтгэвртэй гарч болно. Энд байна уу? Тийм ээ. Мөн байна. Хурдан явъя. Хамгийн гол нь шинэ найздаа талархал илэрхийлмээр. Хөгжүүлдэ шинэ хадал явдалтай учрах цаг гаргах нь чухал гэдгийг надад ойлгуулсан. Юу? Алга болгосон гэдэг чи юу гэсэн үг юм? Тийм ээ. Миний буруу ирэх мэ. Мөнгө авна гэж саналдаггүй шүү. Сайн байна. Бас л амжилттай. Тасалбар чинь сайн зарагдаж байна шүү. Бас шүтэн бишрэгч чинь захиа явуулсан байна. Үсчний газарт найз чинь үргэлж байгаа шүү. Шокогийн сохор болцоо. Залуухан шинхэн нарийн бовнууд их цахгүй юм а. Уурн савсан халуун амьдрал аз жаргалтай гэрлэлтээс илүү хэрэггүй. Тэр нууц шүү дээ. Ганц би амьдрал л сайхан байх. Гэхдээ дараа нь харамсан да. Тэрч зөв шүү. Чи ямар шалтак тоож гэв? Өдийн насан дээр нөхөр хүүхдээ бочих ёстой ш. Би хөөчлөө. Шоко, яг юунд хайцсан юм бэ? Шоуны суулаа хожчихлоо. Моорон бялонууд Брэдлийн шоуганд тарж байгаа шинэ мюзикл. Хөгжилтэй байхдаа хинтэй хамт явах юм? Мэдээж ганцаараа. Мэдээж хацаараа гинэ. Шоко, энэ чинь асуудал штэ. Гэрлэггүй байсаар нас чинь явчихлаа. Явж найз залуутай танилц. Нэр нь Цагирган бов. Манай хөршийн хүү байгаа юм. NYB гонц дүнтэй төгссөн хүндэт төгсөгч. Мацагийн гишүүн тэнд зөвхөн сууднуудыг л авдаг. Johnny Biloны хамгийн залуухан захирал. Жилд бараг $100 олдог байхаа. Ямар их мөнгө вэ? Тэр юу ч биш. Төгс биетэй. Өөхгүй. Дан нүүрсос. Мөн эрдэмтэн зураач мастер тоогооч. Шоко. Би чамаг өөрөө танилцуулаад өгье. Би лав гэрлэнэ. Нэг уулзаад үзээ. Хөө, сайхан л юм. Тооцоогоо яаж авах вэ? Би явлаа. Какао. Хин бэ? Хадагтай доонод чамаг ийм амттай гэж хэлээгүй дээ. Миний нэрийг Үгүй. зөв. Энэ нарийн бовнуудын яриад байдаг тэр залуу. Төгс бийжэл. Би бай. Цагирган бов. Ямар хачин залуу вэ? Мэдрэл муу. Ийм хурдан буцаад ирсэн Шоко. Бид хоёртай хамт илүү цагаар ажиллах уу? Ууран бялууны үзэгчдийн сэтгэгдэл тийм сайн биш байгаа Бид гэсэн. хоёртай хамт үлдэх. Одоо энэ чиний дээр. Энэ бүрч муухай. Цагирган бава эндээс явцгаая. Тэгэлгүй яах вэ? Эврэн сахигддаг машинаар надтай хамт явах ямар байна? Зүгээр л юм. Суудлан туглын сайн чанарын арьс. Өсгөгч цөөн тоогоор гарсан зам. Өвчин болохоор энэ чимээг би мэднэ. Миний какао өссөн бололтой. Хөрөгчөнд үлдсэн хоол байгаа. Мөгөө талах минь. Би чамайг 5 удаа газар руу аваад яв. Хөөх. Гайхалтай газар байна. Анзаарсан бол ашгүй дээ. Захиалга өгөх гэж саргаран болдгийм. Тийм ээ. Урьдчилгаа $1,000. Мөгөө үгүй. Миний захиалганууд цэсэнд байхгүй. Бүгдийг зогцуулна. Энд хийх нь намайг танд. Юу байцаараа юу гэнэ? Стефан, авдгаавья. Эрхмээ. Энэ юу вэ? Тийм ээ, тийм. Төгс болгосон хоол. Их гоё байгаа үз. Органик хамт цаанаа л өөр байдаг юм уу? Тийм ээ. Амттай юм шиг байна. Үндсэн хоол нь хизээ ирэх юм? Стейк. Үгүй. Чи зүгээр биз? Мах хэдвэл нарийн бов муухай болдгийг мэддэг юм уу? Тэгээд чи шарсан мах үхлийн аюултай химийн бодисоор дүүрэн. Мах хэдвэл чи өөрийгөө хорлож байна гэсэн үг. Дотроо махта нарийн бов үнэхээр өргөдөлтэй. Тогийн газар яагаад ийм яриад байгаа Юу юм бэ? яриад байна? Сони юм бэ? Хөдөө чадхаа болчихлоо шүү дээ. Өөрийгөө их ухаантай гэж боддөг юм ах та. Ямар мангар амтан бэ? Ахиж хизээч уулзахгүй.
юу вэ? Хэн бэ? Сайн уу талхан минь? Энэ чинь гадаа байна. Өглөө нэ. Юу? Яагаад манад ирсэн юм бэ? Аюулаа дасгалаа хийх хэрэгтэй шүү дээ. Алив, явцгаая. Намайг хааш нь авч яваад байгаа юм бэ? Гүйвэл бодисын солилцоо чинь сайжирна. Бас сэргийг байх сайхан арга. 10 хоногийн өмнө миний хугацаа дуусчихсан юм шиг санагдчих. Ингээд залхуураад байх юм бол миний тооцоосноор 27 хоногийн дараа хугацаа чинь дуусна. 27 хоног уу? Нэрээ баймаар байвал гүйж эхэлдэ. Чи Үйсний дараа сайн шингийн юм уух хэрэгтэй. Та хоёр захиалга өгөхөд бэлнэ үү? нэмэлт мөстэй американо. Үгүй. Бас яав та. Кофений гол орцнуудаас болж өдөр тутамдаа авах ёстой Д витамин төмөрөө авч чадахгүй. Шинэхэн шахсан байцааны шүүснээс хоёрыг. За. Цагирган баава. Би кофе уумаар байна. Миний өмнөөс захиалаад байж болохгүй. Тако. И анх удаа зөөлөн талханд байцааны жуус захиалж өгч байна. Ер нь бол би сонгоны жуус, цагаан гадаа жуус, мөн ароврутын жуус захиалдаг байсан. Зөвхөн чамд зориулж шинэхэн шахсан байцааны жуусыг хадгалсан юм. Энийг бол ахиж хизээч мөстө макачино энтер уух хэрэггүй болно. Төлөө. Тако. Чамд байцааны жуус авчирлаа. Намайг тавиархад өгөөч тээ. Талхан минь спорт машин хурдан гэдгийг мэднэ үсттэй. Үгүй. Надад хамаагүй. Шоко. Гү яагаад ажлын цагаар унтаад байгаа юм бэ? Зодолж байсан байна. Сайн уу талхан минь ийм их уурахта цагирган боовыг хараагүй үсттэй. Манай сургуулийн дүнгийн хуулга Үгүй. семестр болгон дандаа онц. Миний альбом өрөө харда хансаг байгаа үз. Би залуудаа. Яадаг тэнийг вэ? Цагирган баава. Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? Ажилтай байхад битгий хүн рүү зурус бичээд бай. Ахиж битгий залгаарай. Тако. Миний буруу байж ахад ганцхан боломж олгож чамаас гүйч. Яаж хүрээд ирвэ? Чамд зориулж онцгой юм бэлдсэн. Редвигийн эхний игнэнээс албан газрын хий үзэгдлийг үзнэ. Мьюзикалд дуртай юу? Би хэзээ ч чамтай явахгүй. Юу? Энэ тасбарыг арай хийж олж авсан штэ. Чи Редвид их дуртай үстэй. Хойч байна. Хойч байна. Сүүлийн удаа боломж олгооч. Яагаад үзэгчд байхгүй байгаа юм бэ? Чи аянда харна. Одоо эхлэх гэж байна. Өнөөдөр ахад хичээж ажиллалаа. Миний хүсэл бол ганц би зөөлөн талхны сайхан амьдралаар амьдрах. Миний хадгалсан ганц хүний аялал ямар хөвгөлтэй байх вэ? Албан газрын хий үзэгдэл мөн үү? Үргэлжлүүлээд үз. Талх минь хаач гэж байгаа юм бэ? Цагирган бав. Чи ганцаараа хооллож, ганцаараа кино үзэж, ганцаараа аялалд явах юм. Ингэж яаж жаргалтай амьдрах юм бэ? Ахиж хизээч ганцаараа байх шаардлагагүй. Чамд би байна. Баян царайдаг бас чиний. Намайг талхны мухлар хотын хамгийн жаргалтай цагирган бав болгож. Цагирган бав минь анх танилцсан цагаас хойш л би чамайг хайрлсан. Шок минь. Цагирган бав минь. Браво! Браво! Како минь ямар байна? Ирээдүг хамт бодоход бэлнэ үү? Анх танилцсан цагаас хойш би чамайг хайрлсан. Намайг аз жаргалтай. Тэвчээр минь алдарлаа. Өөрийгөө хэн гэж бодсон юм болоо? Какао гой, какао хүлээж вэ? Шоко гэж. Какао биш, шоко. Какао битгий яваач. Би чамд хитрхи гангатна гэж бодоод айгаад байгаа мó? Үгүй. Би махыг хизээж дасгал хийхгүй. Бас өдөр болгон кофе уух болно. Үгүй. Амьдралаас битгий ийм амархан бууж өг. Би бууж өгөөгүй. Чи яагаад өөрийгөө бусдаас илүү гэж боддог юм бэ? Ой Шоко, юу хийж байгаа? Сүү? Юу өмсчихсэн юм бэ? Цагирган баава намайг уучлаарай. Эртхэн хэлэхээс тавьсан юм. Үнэндээ би сүүтэй уулздаг юм л та. Одоо чи намайг тавиархна үсттэй. Наад чи нөхөр болж чадна гэж юу? Какао яагаад чи хөгзөрчгөө юу? Чам шиг сайхан бүсгүй, над шиг баян, царайдаг, ухаалаг залуутай насан турштай амьдрах. Ашхууныг асуудал туслаа. Би зөгцүүлчихлаа. Намайг уучлаарай Шоко. Би чамайг тэгэж боддог гэж үнэхээр бодсонгүй. Их хэцүү байсан байх та. Үгүй шүү үгүй. Тийм биш ээ. Би зүгээр л
Би ч гэсэн чамтай адилхан боддог. Тэгтээ байна. Яг одоо би ажиллаж бодно гэж амласан. Хизээний өдөр мундаг үсчин болоод би Эхлээд тэнийг цагирхан бов. Одоо бас суу. Өнөөдөр бүгд намайг яагаад байгаа юм бэ? доноод хамгаалагч дахин төрөв. Энжирийн цагил. Хаалгачны хотыг би хамгаална. Кат. Боллоо. Төр завсралцгаая. За. Эд. Юу болсон бэ? Онцгой юм биш ээ. Өнөөдрөөс эхлээд доноод хамгаалагчийн гол дүр солигдсон. Юу гинэ? Дарга маань жүжигчнээ солигдсон юм л да. Тэвол хийгээс тэл хийхээс биш өөр яах вэ? Хинээр солих юм бэ? Цөцгийгээд царайлаг залуу жүжигчнийг мэднэ үсттэй. Цөцгий юу? Тэр чин донот биш үсттэй. Доноод байна уугүй юу ямар хамаа байна. Тэр хүндийг тэл байвал болоо заа юу. Гэхдээ хариулагчаа. Оо, цөцгий хүрээд ирсэн үү? Би өнөөдрөөс эхлээд рэдийн дүр тоглоход болно үстэй. Баг байгаасаа доноод хамгаалагчийн шүтэн бичрэгч байсан. Ямар гоё юм бэ? За, очоод хувцас олж өмсчихэд хүрээд ир. За, Ийм юм байха. 10 гаруй жил донот хамгаалагчийн гол дүр нь би байсан. Арай дэндэж байгаа юм шүү. Одоо яаж амьдрах юм бэ? Өтөх юм нэг ч алга. Хүргэлтийн жолооч. Пицца ирлээ. Гүй ганц пицца хүргэж ирэхэд яагаад юм уддаг юм бэ? Уучлаарай. Захиалга ихтэй байсан юм аа. Тэр чи надад хамаагүй. Удсан болохоор пиццаны төлбөрийг өгч чадахгүй. Юу? Үйлчлүүлэгчээ! Үйлчлүүлэгчээ! ёо. Пиццаныхаа мөнгийг авч чадахгүй байхдаа яад гимэ? Ажлаас чинь халлаа. Юу? Дахиад халагдчихлаа гэж юу? Өөр ажил хайж олдгийн билүү те. Рэд түр хүлээ. Юу? Сүүлийн удаа чи энэ пиццаг хүргээд өгч. За. Энийг хүрт хамгаалагч. Яг зөв. Гоё байна. Аргагүй доноод хамгаалагч мөн дөө. Пицца ирлээ. Ноён талгаа пицца ирлээ. Баярлаа. Хаа нэгтэй ихэд гарсан царай байна да. Өөрөө доноод хамгаалагч юм биш үү? Гүй би биш ээ. Мөн л ашиг байна да. Юу? Пиццаг авч ирэхгүй юу хийгээд байгаа Ноён юм? талгаа энэ пицца хүргэж ирсэн хүн доноод хамгаалагч рэдтэй яг адилхан биш байна уу? Нэрээ тийм байна. Гүй би донот хамгаалагч биш шүү дээ. Тийм бол талагчны хотын энх тайвныг Бид хамгаална. Үнэхээр донот хамгаалагч мөн байна. хариу үзгээ зураад өгөөч тэх үү? Гэхдээ яагаад пиццаны хүргэлт хийж байгаа юм бэ? Харин тийм. Одоо 26 дугаар ангийн зураг авалтаа хийх ёстой юм биш үү? Тэр байна. Юу гинэ? Яагаад цэцгийн доноод хамгаалагчаар сонгогдчихвоо? Цөцгий чин донот биш шүү дээ. Юу? Цөцгий нэр хүнд ихтэй болохоор тэгсэн юм аа. Хүмүүсээ цөцгийний цогцолтыг хийгээд Ямар ялуу юм бэ? Донот хамгаалагч бол дугуй хэлбэртэй дундаа нүхтэй байх ёстой юм биш үү? Ноён талхаа өгөөлөө рэдэд тусалцгаа идэх үү? Яаж тэр? Ингээд хараа зугаад байж болохгүй үсттэй. Хоёулаа хамтдаа доноод хамгаалагчийг дахин дөрүүлцгээе. Тийм ээ. Цөцгийг донот хамгаалагч цувралыг сүйтгэхийг хараад сууж болохгүй. Бид чамд тусалнаа. Нэмэргүй. Албаны дарга найруулагч бүгд цөцгийг хүсэж байгаа. Зүгээр л болсон нь юу гэж байгаа юм? Бойлох гэдэг чинь байж боломгүй үг. Ийм юмн дээр бууж өгөх хэрэггүй. Тийм шүү. Бидэнд л итгэхэд болно. Төрүүлээд тарлаа шүү. Одоо ингээд доноод хамгаалагчийг дахин дөрүүлэх төлөвлөгөөгөө эхэлцгээе. Эхний ажиллагаа бол концепцоо өөрчлөх. Концепцаа өөрчлөх үү? Бодож үзсэн л дээ. Донот хамгаалагч удирдал бүр дээрээ өөр концепцтэй байдаг. Тийм болохоор бид таныг шинэ өнгө төрхтэй болгож өгөх болно. Тэгвэл ямар өнгө төрхтэй болох вэ? Өдий болтол донот хамгаалагч, үлэг гүрвэл машин, сансрын хөлөг, нинжа гэд олон төрхтэй болж байсан ч нэг л төрхийг үлдээсэн.
Тэр чинь юу юм? Талын бүргэд шүү дээ. Бүргэд ээ? Тийм ээ. Чамайг Тэнгэрийн хаан болгоод өгье. Гоё юм аа. Тэгэхэд шагшуураар бүргэдийн далавч хийгээд сүн крем, шоколадны кремээр бие нүрийг хийгээд шоколадаар далавчин чимчгвэл бүргэдийн бие бэлэн болно. Сүүлд нь хурцгоо шүү. Бас аимшигт нүдийг хийчихвэл бэлэн болно. Болчихлоо. Бүргэд байна. Ямар гоё юм бэ? Манай ноён талгач аргал мундаг. Энэ юу байх вэ? Гэхдээ ингэж гоёлоо гэд яах вэ? Би одоо доонод хамгаалагч суврал тоглох боломжгүй шүү дээ. Битгий санаа зовоо. Яагаад гэвэл бидэнд 2 дахь төлөвлөгөө байгаа юм чинь? 2 дахь төлөвлөгөө юу? Тэр чинь юу юм? Тэр бол доонод хамгаалагч Animal Force-ийн нээлтийг хийн. Би магчин загас болчлоо. Сүү их сайхан зогч байна шүү. Ноён талхаа. Би яхаараа горил болдгийм бэ? Доонод хамгаалагч чинь тавуулаа шүү. Өөр арга. Бэлнүү эхлэв. Энэ олон төрлийн талхнуудын амьдардаг талхчны хот. Тэднийг хамгаалахын тулд 5 талх цуглалаа. Донод хамгаалагч Animal Force. Red бүргэд. Дийрлээ. Талх Аслан. Сүү магчин загас. Зайдсхан зан. Шоко горилла. Хурч гэлээ. Харанхуйн дарк хаанаас аратны хүчээр талхчны хотыг хамгаалах болно. Аратны хүчийг харуулах донод хамгаалагч Animal Force. Ямар байна? Янзтай байгаа биз? Энд чинь юу вэ? Эхлэл нь ёстой инээдтэй байна штэ. Хинд ийм таалагдах вэ? Ноён талхаа бичээгээ оруулмагц үзэлтийн та нэмэгдэж байна. Юу? Тэр харал та. Миний зүг байгаа биз дээ. Энэ эрч хүчээрээ доонод хамгаалагч дуулалж үжих хийх хэрэгтэй. Одоо шууд эхлүүлээ. Оюун болох байх та. Доонод хамгаалагч дуулалж үжих гинэ. Ястаа гоё доо. Ээж өнөөдөр үнэхээр доонод хамгаалагч гарах юм уу? Тийм ээ. Нөгөө нялон бодор хамгаалагчийг үзэх хэрэггүй. Шүтэн бишрэгчээ дөөрөө ирсэн байна. Бүгд миний хийсэн эхлэлийн бичлэгийг үзээд ирж илтэй. Дуулалж үжих тоглоогүй удсан сайн байж чадах болов тэгэлгүй дээ. Хийдэг байснаа л хийхэд болно. За. Одоо талхчны хотыг би захирна. Тэгж болохгүй. Харанхуйн хаан шудраг ёсны нэрээр чамайг өршөөхгүй дээ. Нөө ядаргаа та донод хамгаалагч миний хүчийг мэдэр. Миний дайралтаас цогтно гинэ. Талхчны хотыг галан далай болгоод өгье л дөө. Чихнээсээ гал гарчихлаа. Ээж. Чин одоо юу болоод байна? Ямар хайцан дээр гал гарч байна. Тоглолтоо яах болж байна? Чи чин гарахгүй юу игээд байна? Тоглолтын танхим гал гарчих. Гэхдээ бүгдээрээ аюулгүй гараад ирсэн наад болж шүү. Манай хүү одоо олдол тоглолтын тагим дотор байгаа. Өг минь авраач. Одоо яадаг вэ? Оо минь. Битгий санаа зовоо. Би хүүг чинь аврах болно. Рэд энэ улаан гал руу орох гэж үү? Үгүй дэндүү аюултай штэ. Үгүй. Би хүүхдүүдийн дэмжлэгтэйгээр доонод хамгаалагч болж чадсан. Тийм болохоор хүүхдүүдийн ачийг хариулах ёстой. Жада хаан байна. Авраач дээ. Хүлээж бай. Ах нь одоохон аварна. Зүгээр үү? Эндээс хурдан гарцгаая. Алив. Хаалга бараг л гацчлаа гэж юу? Одоо яах вэ? Доонод хамгаалагч ээжигээ санаад байна. Санаа зовлтгүй. Ах нь ээжтэй чинь заавал уулзуулна. Хамгаалагчийн цогцол. Хамгаалагчийн бамбай. Хамгаалагчийн өшөглөл. Яагаад гарч ирэхгүй байна? Арай ямар нэг юм болцоогүй байгаа да. Минь.
Red wine. Бяцхан доноодыг аварчихлаа штэ. Баярлалаа. Хүү зүгээр байгаа нь аз шүү. Хөөх, Red донод хамгаалагч жаалыг аварчихлаа. Жинхэнэ баатар болчихлоо. Тэр харлаа. Редийн толгоогоо шатаж байна. Яг л галын баатар шиг байна. Red үнэхээр мундаг байна. Жинхэнэ баатар юм аа. Хийх ёстой юм аа хийсэн штэ. Тэр ч яхав тоглолтын танхим шатчихлаа. Одоо яана? Одоо дуулалж үжгээ тоглож чадах. Эй чин зүгээр үү? Найруулагч. Ашгүй хазар зүгээр байгаа болов та. Донод хамгаалагчийн 26 дугаар ангид тоглож чадах нь уу? Донод хамгаалагч 26 дугаар ангид цөцгийн гол дүр үздэй. Цөцгийн чин донод биш шүү дээ. Одоо интернетэд чи баатар болж чад байна. Нэрээ юу? Тийм ээ. Донод жаалыг аварсан гэд бөөм болж байна. Донод хамгаалагчийн 26 дугаар ангийн гол дүр нь чи. Баярлалаа. Нэр нь донод хамгаалагч Галт Баатар Ред дахин дөрөсөн нь ямар байна? Хөөх, Ред эргээд донод хамгаалагч болчихлоо штэ. Галт Баатар Ред дахин төрсөн юм уу? Гоё юм аа. Баярлалаа. Бүгд нь баярлалаа. Ред донод. Элсэн чихрийн өшөө авалт. Хөгшөө, ингээд бид байртай болчихлоо. 10 жил хичээж ажилласны хэрэг гарлаа шүү. Үгүй. Юу болох нь вэ? Манай байшинг нураачихлаа. Зөвхөн байшин биш ээ. Хотыг тэр чигтний сүйтгэжгэлээ. Одоо тэгээд яаж амьдрах юм бэ? Дахиад тэмчихгүй нэ. Та нар хэдий болтол талхнуудад дарлуулах юм бэ? Толгой дээрээ цацаж, нүүрэндээ түрхэж, биендээ түрхэн. Манай найз нөхдөд ямар их золиос болгож байна вэ? Бидний орон гэрийг нурааж яваа талхнуудаас хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Хүлээгээрэй. Гэхдээ бид нар ийм жижиг юм байж яаж талхнууд руу дайрах юм бэ? Тийм шүү. Ёстой ямар ч нэмэргүй штэ. Ямар нэг сайхан арга байж л таараа. Таныг хүссэн төрхөнд чинь оруулж өгнө. Яг энэ шүү. Бүгдээрээ хамт талхны үсчний газарт очиж биднийг том болгоод өгөх гэж хэлцгээе. Бид нар талхнаас илүү том болчихвол эднийг ялж чадна. Хөөх, сайхан санаа байна шүү. Одоо шууд талхны үсчний газар руу явцгаая. Тийм ээ. Улаан гэрэл байна. Түр зогсоорой. За бүгдээрээ гарцаар гарцгаая. За. Тийм ээ. Нөхдийнхөө талын алдчихсан шүү дээ. Өөдгөө талхнуудаас хариугаа авна да. Хурдан талхны Тийм ээ. Зөв. Халуун байна. Дахиад хэр удаа явах ёстой юм бэ? Аяг хүйтэн ус уух юмсан. Яна, усан дусаа чихэртэй ус болчихлоо шүү дээ. Ингээд бас нөхдөө алдах гэж.
Энэ нөгөө талхны үсчний газар уу? Эцэст нь ирж чадлаа. Энэ цайцсан яагаад заавал бидний хажууд унгаж байгаа юм бэ? Дэнд олон амт нөхдөд алдчихлаа. Элсэн чихрүүдээ бидэнд удаан зогсож болохгүй. Талхны үсчний газар хажууханд байна. Амт нөхдийнхөө гаргасан солиосыг битгий март. Тийм ээ, тийм шүү. Заавал том болж байгаад талхнуудаас хариугаа авцгаая. Хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Ноён толгой бидний төрүүлээд харьлаа шүү. Маргааш уулзъя. Баяртай. Хэмбэ? Би буруу сонссон байх та. Юу вэ? Хэн гадаа элсэн чихэр асгаж хаваа? Элсэн чихрүүд дагаад ороод ирлээ. Амьдралдаа хачин юм үзэх юм аа. Шүүрдэж хаяа да. Энэ талх биднийг шүүрдэж хаях гэж байна. Одоо яах вэ? Нөхдөө, эдүүлээ энд яах гэж ирснэ? Талханд тайлбарлацгаая. Элсэн чихэр хайчны хэлбэрт орчихлоо. Юу? Та нар үсээ засуулах гээ. Гэхдээ элсэн чихэр дэндүү жижигхэн болохоор засах боломжгүй. Юу? Мөнгө өгнө? Тэгээд бүр ихээгүй. Холоос ирсэн үйлчлүүлэгч чэж хөөж бас болохгүй л дээ. Үсийн засаад үзгүй дээ. Та тэр чих элсэн чихрийг яаж гоёх вэ? Аха, биеийг чинь том болгоод өгөх юм уу? Тэгвэл чи сайхан арга байгаа л та. За, энэ байхад болно. Энд чинь гэлгаруутай байлын байна шүү дээ. Тэр энүүгээр одоо яах гэж байгаа юм бол доо? Элсэн чихрүүдээ та нарыг дүүрт нь овоолж угаад гэлгаруутай байлынд хийснийхээ дараа биений хэлбэртэй болгож өгөөд нүд хамрам зураад өгвөл за дуусчлаа. Ингээд хөлгартаа болоод том болчихдаг. Одоо талхнуудаас хариугаа авч чадах нь тийм ээ. Би ч гоц ухаантай юм аа. Гэлгаруутан бэлэг болохгүй нэ. Энд чинь хэн зуух вэ? Энүүгээр яах гэж байгаа юм болоо? Эхлээд хэн зуухаа асаасны дараа элсэн чихрүүдийг халбганд хийгээд модон савхаар сайн гэгч нь хутгаад өгвөл ингээд хайсан чихэр болно. Сайхан халуун хайсан чихрээ хавтгай зүйл дээр асгасны дараа эгдүүтэй жигнэмний хിവэр дарчихвал амт тайхан чихэр болно. Тэгвэл одоо эхлэхүү дээ. Эдгээр талах шиг том болчихлоо шүү дээ. Үдэгрэ, ингэж үсрээд болохгүй. Болохгүй. Чадсангүй. Одоо яа та? Аха! Бууж өгөх болоогүй шүү. Та нарыг том болгох аргаан олцглоо. Энэ талх яах гэж байгаа юм болоо? Харин л дээ. Энэ юу вэ? Ийм төхөөрөмжийг анхудаа харж байна. Энэ юу вэ гэж юу? Хөөсөн чихрийн төхөөрөмж. Төхөөрөмжөө асаасны дараа элсэн чихрээ төхөөрөмжийн дотор хийгээд модон савха эргүүлэхэд хөөсөн чихэр болно. Ямар хуу санагдаж байна? За янзын том болсон байна уу? Хөөх, талхнуудаас илүү том болчихож. Одоо үсэрсэн ч зүгээр байна. Үс чинь танд маш их баярлалаа.
За зүгээр дээ. Нэр засны төлбөр. Энд чинь манай эсэн чихрийн хаан тус. Тэгэхээр манай эсэн чихрийн хаан тусыг нураас нь талах чи байх нэ? Энд чинь яагаад байна? Манай эсэн чихрүүдийн өстөн. Өшөг аунда. Одоо цогтох газаргүй. Юу вэ? Энд чинь хөвөн шиг зөөлөн цогтох юм байна. Харин сайхан юм байна. Үгүй эсрэг талд нь. Яг наа чинь. Өглөөний минь ноён талхаа бид ирлээ. Эн чинь юу вэ? Оо сайхан байна. Ирчгүү. Ноён талхаа ингээд энэ хүн юм бэ? Мен тэр манай үсчний газрын массаж хөвөн чихрэн залуу. Сайхан байна шүү. Сайн байна.